Hello, сайн байцгаана уу? Тавтамаар л миний дараагийн влог. За. Би бүрийн хийвэрээ. Гэхдээ одоо би хоолоо жоохон зохицуулж эхэлж байгаа. Чихэр жимс авахаа болж байгаа. Чихэр шоколадаар нэг хэсэг амьдралаа. Шинэ жилийн үеэр ялангуяа амар их юм идлээ. Гэхдээ тэр яах вэ? Өнөөдөр би ажилдаа явж байна нэрээ. Тэгээ замаараа би нөгөө нэг ангийнхаа Никотойгоо уулзсан. Тэгээд манай Нико би нэг ном буцаж өгөх ёстой. Тэгээд бас нэг за ямар ч гэсэн нэг тийм юм өгөлцөж авалцсан. Тэгээд миний үс болохоор өнөөдөр штэ. Та нар зүгээр ингээд буржилгацсан юм шиг харагдчихэж магадгүй. Гэхдээ тийм биш заяо. Ингээд нарийн харуул ингээд нарийн гоё юунууд байгаа. Сүлжээсүүд байгаа. Ингээд хааш юу харагдаж байна. Эндээс нэг гарч ирэх хэвээр. Тийм. Би нэг хэсэг ч яах вэ? Яг шинэ жилээр би нэг Vikings-ийн эхний хэдэн сизнийг үзээд тэгээд тэд нарыг харсан чи үс нь амар гоё харагдаад тэгээд би юу гэж бодсон гэж монголчууд ер нь тэгээд ямар өсөө сүлждэггүй байсан биш тэгээд бас сүлждэглээсэн юм чи гээд тэгээд өсөө бүр амар сүлжмэр санагдаад тий сүлжчихсэн. За нэг тиймэрхүү би Нико дээр очиод Никотойгоо та нарыг нэг сайн үг хэлүүлчих үү. Би чи өнөөдөр уулын байрны тухай ярих гэж байгаа. Берлинд байр хэрхэн олддог. Зөвхөн Берлин гэлтгүй Германд ер нь байр хэрхэн байдیں۔ Тэ. Тэр амар хэцүү асуудал. Ер нь нэлээд хэцүү асуудал шүү. Оюутны байр гэж тустай байдаг хгүй юу? Улсынхч байна, төрийнхч байна. Бишээ төрийнх байна, хувийнх байна. Тэгэнгүүт нэг юм нь болохоор төрийнх шээ одоо яац тийм ээ тийм төрийнх гэх юм уу? Тэгээд тэрэнд нэрээ өгөөд 2-3 семестр хүлээж иж ордог байхгүй аюу хэцүү. Хувийнхт болохоор мөнгөө өгөөд орч чадах юм бол яг 1-2 сарын дотор орчиж болдог. Хувийн байрны нэг асуудал болохоор жоохон үнэтэй. Тэгээд гайгүй үнэтэйнүүд нь амар хоол байдаг. Би тэгээд тийм улсын байранд ч байж удсан, хувийн байранд ч байж удсан. Одоо миний байгаа байр болохоор зүгээр л энгийн түрээсийн байр. Тэгээд энгийн түрээсийн байр болох нь амар хэцүү. Тэгээд миний одоо байгаа байрыг болохоор надаа нөгөө нэг сүгийгч олж өгсөн. Таньдаг хүнээр гарч ийн дараагийн орох хүнээ хайж ин гингүүт нь юу яагаад тэгэж юу н анх би золоотойгоо танилцж исэн. Тэгээд бид хоёр анх байранд орох гээд батралаа цоглуулж байхдаа хамгийн анхны уулзалтаа хийгээл сайн уу намайг Амина гэдэг, сайн уу намайг Золзяа гэдэг, намайг Золооч гэж дуудаж олон, Заяач гэж дуудаж олон гэл амар хөөрхөн. Тэгэл бид хоёр танилцж байсан байхгүй юу? Тэгээд ерөөсөө нэг танихгүй жагаал нэг байранд орсон. Тэгээд одоо хамт байранд ороод 3 жил амьдарч баг. За тэгээ ямар ч байсан энэ байрыг надад сүгийгч олж өгсөн ийм байр болоход амар хэцүү юм а яг үнэндээ. Тэгэхээр ийм байрыг нэг бол хүнээр олно. Би тэгтээ хамгийн анх ирчээд бас нэг монгол хичээнд нэг сар амьдарсан. Ер нь анх ирсэн хүүхдүүд хөөрхөө тэгэл таньдаг хүн мөн гэл ингээл хайсараагаал нэг монгол айлын нэг өрөөнд ордч мортыг. Тэр нь амар юу байдаг. Офт амар их тохиолддог. Тэгэл иш чаас байр харгаад. За би та нарт байрны тухай жоохон дараа гой сууж байгаа тухтай ярьж гээ заяа. Одоо болохоор би яваад Никотойгоо уулзнаа. Kannst theoretisch auch Anna ja auf nächstes Semester verschieben. Ist ja kein Stress. Ja, oder? Also theoretisch kannst du. So So während des Semesters kann ich schon machen. Ja. Wenn du nächstes Semester mehr Wirtschaftsmodule oder so machst, wo du chillen kannst. Хүй манай гад амар хүтэн байна. Амар хүтэн байна. Никотойгоо уулзсан. Одоо би яг ажил дээр ирж байна. Өмссөн юм гэвэл миний юу малгай ийм гоё цагаан өнгөтэй штэ тий. Үснэ. Энэ үстэйгээ адилхан өнгийн готалтай. Би жоохон Тэмбэлэнд дуртай л та. Тэгээ хүүхдүүд заримдаа наваа. Чи тийм амар хөгш юм уу? Тэгээд хамаагүй штэ Тэмбэлэнд гоё юм чи тий. Амар классик юм чи. Тий. За нэг тиймэрхүү байна. Амар хүүтэн байна. Манай миний гар нөгөө нэг Монголд байгаа юм шиг ингээд
ингээд хорсож эхэлж байна. За. Амина гэртээ. Аминагийн хамт ажилладаг энэ хажууд амьдардаг ихч намайг хургаж өгөөд тэгээд би одоо гэртээ. Дараагийн өдөр болсон. Өчигдөр би ажиллаад арай амар ядарсан гэртээ ирээд би та нарт амласнараа хэлснээрээ нэг амар амласан ч байх те зүгээр хэлсэн байгаа. Өнөөдөр би байрны тухай ярьж өгнө. Герман ирээд байр хайж байгаа хүмүүс яаж хайх уу өндөр гэ те. За нэгт байрны төрлүүдийг ярмаар энэ бичлэгийн эхэнд би жоохон ярьсан. Гэхдээ одоо би амар нарийн ярьж байгаа. Байр хайхад Берлин байр олоход ер нь амар хэцүү заяа. Гэхдээ Берлин гэлтгүй энэ тийм Германы ерөн бүх хотууд л ойролцоо байдаг баг. За нэгт болохоор би одоо нэг байр хайж байгаа хүн оюутан уу биш үү гэж асуумаар байна. Тэгээд хэрэв оюутан бол те оюутны байрнууд байдаг. Тэгээд оюутны байрнууд нь яг хөө зарим нь яг студентенwerk гэдэг нөгөө студентенwerk-ийн зарим нь болохоор тэр нь болохоор яг нөгөө нэг сургуулийнх нь харьяа гэсэн үг. Тэгээд тэрийг би төрийнх гэж би бараг бодоодсэн зөв үү буруу юм сайн мэдэхгүй байна. Тэгээд хоёр дахь нь болохоор нөгөө нэг хувийнх гэж байдаг. Тэгээд хувийнхууд нь яг олоход арай амархан гэхдээ арай үнэтэй. Тэгээд улсынх нь болохоор олоход амар хэцүү гэхдээ үнэ нь аюу зүгээр байдаг. Тэгээд улсынх нь ягаад олоход хэцүү байд юм бэ гэхээр амар их оюутнууд ирээд байранд орохыг хүсдэг учраас хүлээлтийн цаг гэж байдаг. Тэгээд хүлээлтийн цаг нь зандаа нэг 2-3 семестр байдаг болохоор нэг жил хагас хүлээж ордог. Яг төвийн гоё байрнуудад. Гэхдээ бас амар хол байдаг байрнуудад гайгүй үнээр орчих боломжтой. Одоо шууд хайсан үедээ те. Гэхдээ тэр нь болохоор хол гэдэг нь бүр арай хитрхи хол. Манай нэг таньдаг охин Берлиний Бисдорф гэх газар амьдардаг байсан байхгүй юу? Тэнд нэг оюутны байр байдаг. Тэгээд өдөр болгон сургуулигаа цаг 30 минут явдаг байсан. Тэгээд нааш цааш явах гэж 3 цаг гэх. Тэгээд 3 цаг одоо сургууль руугаа зүгээр очиж ирэхийн тулд ингээ гаргаж байгаа амар хэцүү байдаг байсан манай найзад. Тэгээд хувийг болохоор амар үнэтэй. За ямар ч юм нэг тийм байгаа. Хэрэг та нар сургуультай орсон сургуулиас ч одоо ингээд авна гэсэн юм ирсэн байгаа бол шууд тэр өдрөөс ахуулаад одоо сургуульд орсон гэсэн нэг тэр юугаа бичиг авна шүү дээ. Тэр өдрөөс ахуулаад шууд онлайнаар тэр сургуулиуд руугаа бүртгүүлвэл зүгээр. Юу нь болохоор хувийнхт болохоор бас онлайнаар бүртгүүлдэг. Хувийнхаас би нэг хоёрыг мэднэ. Нэг нь болохоор House of Nations гэдэг нэг дотор ойрнууд байдаг. Тэгээ House of Nations нэлээд олон дотор ойртой. Тэгээд аль дотор ойрнд ормоор байгаагаа сонгоод хэр эрт ормоор байгаагаа сонгоод тэгээд би House of Nations нэг сар байж утсан. Тэгээд тэр сар болохоор би нэг 500 евро төлсөн байхад сар 500 евро гэдэг чинь бас амар үнэтэй. Гэхдээ тэр нэг өрөө байрсан. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нэг жижиг 15 квадрат метр заяа. Тэгээ тэр 15 квадрат метр дотроо 0 нь тэгээд нөгөө нэг жижигхэн галтгоо шиг юм нь тэгээ орон багтдаг. Тэгэл үнэхээр бүр яг нэг юм зүгээр ороод гардаг нэг тийм юмд би нэг 500 евро төлөөд байсан. Гэхдээ юу байдал нэг гоё газар байсан. Тэр нь болохоор КТБ-ийн хажууд байсан. Тэгээ тэнд 500 евро төлж амьдарч агаад дараа нь өөр хувийн дотор байрлал руу нүгээд тэр нь болохоор юуних Studentendorf Schlachtensee тэгээд Wannsee-ийн тэр нь бас хотоос нэлээд гадуур. Гэхдээ байр нь аягүй хөөрхөн. Тэгээд би тэнд нэлээд олон төрлийн байранд байж үзсэн. Нэг нь болохоор яг ганцаараа амьдардаг тийм туслаа өрөө. Нөгөөх нь болохоор олуулаа 6 хүн хамт амьдраад юугаа галтгоо дайлаа ингээд шеэрлдэг тийм өрөө ингээд төрөл төрлийн юмд амьдарч үзсэн. Гэхдээ ер нь тиймэрхүү юмнууд л аль эрт бүртгүүлэл зүгээр. Тэгээд тэр хоёрын нэг сонголт нь байх нь. За тэгээд тэрний сайтуудыг би бүгдийг дараад биччихье. За хоёрт болохоор тусдаа бүр яг түрээсэлдэг байрнууд байгаа. Түрээсэлдэг байрнууд болохоор олоход бүр үнэхээр хэцүү, бараг олдох магадлалгүй. Тэгээд тийм байрнуудыг болохоор одоо бүх хүмүүс
ер нь контактаараа л олдог. Одоо таньдаг хүний тэрний тэгдэг байр гэл. Тэрний байр гэнгээд. Тэгээд манай найзуудаас болохоор ихэнх нь тэр нөгөө нэг юунд амьдардаг, сургуулийн байранд амьдардаг. Тэгээд нөгөө ахс нь болохоор яг ингээд контактаараа байр авсан тийм хүмүүс байдаг. Дараагийн байрны төрөл болохоор айлын нэг өрөөг хүсэлж болно. Тэр нь болохоор ерөөсөө юу байхгүй яг тийм тодорхой цаасан дээр уулын тэрэм байх ёстой. Гэтэ ихэнх хүмүүс тийм үгүйгээр зүгээр байлгачдیں۔ Тэр нь болохоор одоо ингээд айлын нэг өрөөнд амьдраад тэгээд тодорхой хэмжээний мөнгөө төлөөд тэгээд байна гэсэн. Тэгэхээр оюутны байрнуудад болохоор дандаа онлайнаар бүртгүүлдэг байгаа. Хоёр дахь боломж нь болохоор тэр нөгөө нэг түрээсийн байрнууд байна шүү дээ. Тэр нь түрээсийн байрны юунууд байдаг, сайтнууд байдаг. Тэр сайтнуудаас харж байгаа. Тэгээд байраа очиж үзэнгүүтээ хэрэг таалагдах юм бол материалаа өгөөд тэгээд тэр материалыг одоо ингээд сонгож аваад тэгээд тэрийг ер нь оюутнуудад нэг олигтой өгдөггүй. Тэрэн дээр амар асуудалтай байдаг. Тэгээд хоёрт болохоор юу байгаа? Facebook байгаа. Facebook-ийн амар олон группүүд байдаг. Тэгээд team группүүдэд ороод чи одоо байраа ингээ яаж ингээд асуугаад нааш цаашаа болоод олж болдог. Тэгээ Facebook дээр одоо VG гэдэг нь болохоор Von Gemeinschaft, тэр нь олон хүмүүс нийлээд нэг байранд байдаг гэсэн үг. Тэгэхээр team юмны тусдаа групп байдаг. Тийшээ тэгээ бичээд манай VG зай гарчлаа орох юм байвал ороорой. Эсвэл одоо ингээд манад ингээд би одоо ийм хүн намайг авах хүн байна уу энэ гээд тэгдэг группүүд аягүй их байдаг. Тэгээд бас зүгээр Facebook-ийн дэлгүүрийн хэсэг гэдэг шүү дээ. Тэнд бас амар их боломжууд байдаг. Гэхдээ нэлээд олон газрууд одоо за би чамайг авлаа. Чи мөнгөө шилжүүлчих ч юм уу те нэг тиймэрхүү юмнууд дээр бас амар их хүмүүс мөнгө алддаг. Нөгөө нэг скамууд амар их байдаг. Тийм болохоор тэрэндээ нэлээд анхааралтай байх хэрэгтэй. Тийм. Ер нь бол байр олох жоох хэцүү л дээ. Миний зөвлөж байгаа юм болохоор хэлний сургуульд сурж байгаа хүүхдүүд бас байр авч болдог байхгүй юу? Оюутны шиг тэр нь болохоор хувийн оюутны байранд зөвхөн болдог. Тэгээ хувийн оюутны байранд орж байгаа бол хэлний сургуульд орж байгаа гэж хэлний сургуулийн юуг үзүүлээд үнэмлэхийг үзүүлээд тэгээд авч болдог. Тийм болохоор их сургуультаа ороогүй маа гэхэд ядаж хэлний сургуулийн тийм сертификат шиг одоо ингээд үнэмлэх шиг юм ин аваад тэрүүгээр байр руу бүртгүүлвэл айгүй зүгээр байдаг. Тийм болохоор ямар ч хэсэн би бүх линкүүдийг энд оруулдээ чи House of Nations тэгээд юуны Schlachtensee тэр Schlachtensee Adlersdorf гэдэг хоёр айгүй хол газар. Тэр хоёрт Хойланд нэг тийм оюутны яг хотхон шиг юм байдаг. Тэгээд тийш нарийн харж болно. Тийм. За нэг тиймэрхүү л байна да. Өнөөдөр бүтэнсээ өдөр тэгээд би юм мэдгэсэн чинь надад нэг их гоё ялгтай байх байна. Тэгээд үлсүүд байна. Одоо ингээд бүрэнхий болцсон чинь хоол бадагдаад байна. За тэгтээ яах вэ? Тэгээд турчнаа ингээл турчдаг юм чаа. За нэг тиймэрхүү одоо тэгвэл би буцаад жоохон хичээлээ эхлээд би жоохон өрөөгөө цэцэлмээр байна. Тэгвэл өөр үрээд нь харах. Тэгээд өрөөгөө цэцэлчээд тэгээд хичээлээ өргөжлүүлээд хийлээ. Алло. За дараагийн өдөр би гэрээсээ гараа явж байна. Цас орж ийн дахиад. Дуртай ингээд цас хүлээгээд баярлаад гэсэн чинь улам цас оруулаад байгаа юм шиг амар хөөрхөө. За ямар ч гэсэн одоо гараад намын цагуулсан. Тэгээд манай намын ахтараагаа бас ахуулсан над шиг. Гэтэ нэг 4 хоногийн өмнө ахуулсан баха да. Тэвтэр уулзсан даанч одоо уулзаад очих газар өрөөсөө байхгүй. Би тэр хамт хийх юм царийн ганц боломжтой юм нь юу гэж хүсээ дэлгүүр орох. Тэгээд тэр гадаа удаан биж чадахгүй хаа угаас амар хүйтэн байгаа болохоор. Тэгэхээр одоо яах юм бүүмэд ямар ч хэсэн уулзгаад би одоо гараа явж байна. Тэгээ миний үсэн штэ. Би одоо хүртэл нөгөө нэг сүлжээсүүдээ байлгасаар байгаа. Тэгээд үсээ угаахтаа сүлжээстэй хамт угаачиж байгаа. Ерөөсөө ямар ч юу юм байхгүй байгаа. Тэгээ угаацсан. Одоо болохоор гадаа цастайгаа болохоор би
дотроо хийч. Үу хүүхдэн байна. Нэг муухай чихтэй хүүхдэн байна гэхдээ. Оо манай КДВ байна. Би малгай өсөж байна. Манай хүүхдэн. Ие гацсан. Тэвэн үү? Инара. Оо миний үсэн дээр цас байна. Яг КДВ-ийн урд. Яг КДВ-ийн гол хаалганы урд. Гол хаалганы урд нь юм төмөр хашаа даанч хашсан байна. Би жоох яг энэ дотор зураг авах хэрэгтэй шүү дээ. Би нэг тийм зураг эдийн тавьчих да. Намайг нэрч байгаа гинэ би түрийн хэлээгээд одоо нэг асуудал байна заяа. Би найл армаар гэхдээ хаана найл арах мэдэхгүй нь яг уу. Бүх юм хаалттай даанч. Тийм болохоор би одоо яах юм мэдэхгүй байна. Нэртэй. Өнөөдөр за би нэг битэрхлээд найл ороод найл авах. Danke. Aber später wir fahren in Köln. Би амгаа. Дотор нь амар гоё шоколаднууд байна. За. Вау! Баста драгон тайм байна. Энэ юуны утга учиртай юм уу? Аха. Ямар утга учиртай юм? Хүчтэй байгаараа л гэсэн үг. Инжилтэй. Данке. Яг хөрх энэ хаалгах юм. Гэлөө. Бирээс харж байгаа юм. Тэгтээ амар гоё юм байна. Би нэг өмснө. Хамжсэн үү? Чи батарейгүй ажилтдаг цаг гээд. Энэ тэгтээ яг үнэндээ батарей байдаг юм шиг байна. Юу ч байхгүй. Байхгүй гэсэн. 12 гээд тэр дээр өчсөн. Тэгэхээр одоо 2 цаг а биш 1:51 болж байгаа шүү. Тийм байна. 2 дөнгөж болох гэж байна. Тэтэй хэлснээрээ тэр хийх юм юу байна? Тэгвэл тэр цаанаага хөргөчтэй. Би авч үзээгүй. Тийм би авах гэж байгаад болцоохгүй нэг удаа. Би авч ирсээр санагдаад нэг штук юм. Яа үнтэй нэг штук юм бохч. Яг ирэх юм аргач нэг бокс гэдэг хийсэн зарж идэв шүү дээ. Тэр нь болохоор арай нэг тастай. Хайда. 6 штук. Нөгөөх нь 1:30-тай нэг штук. Өөр амттай юм байна уу? Жохон жимсний амттай. Эсвэл матча Энэ болохоор энэ юуны амттай апистаси. Зүгээр амт юм дотор microwave popcorn нэргүй. Энэ marshmallow cream энэ бол бүр 100% Американ. Юмнуудаа. Энэ бас орс юмнууд байдаг лээ. Газар. Шовон жив гэ. Хаа суучаа? Нөмөр дотор сууя гинэ. Тэр мачаа авсан мачаа иднэ одоо. Энд шовонод. Доороос гайгүй байна. Гараа ариутгсан болно гэдэг. Нэг хатгам уу? Энэс авчих. Амар гоё юм байна. Гэтэ гар хорсож байна. Яагаад? Хүүтэн болохоор Набонен тэмэж үстэг. энд ийм хүүтэнд амьдраад ах юм. Энэ чирнэлийн хангалттай ш намнаа. Цэцэг юм шиг хүүтэн.
Байцаа гэж. Байцаа биш угаасаа байцаа цэцэг. Энэ Юу туссан байсан ч ясаг хөөх юм тийм. Усны туслууд. Bye bye. Subscribe хийгээрэй. Оо, би байр юу? Байр олохын тухай ярьсан байхгүй жоохон. За. Чи байр олохын тухай жоохон юм хэлэх үү? Амар хэм хэлсэн шүү дээ тэгэхээр. Тий. Ер нь хэцүү шүү. Амар хэцүү. Гэтэ яаж хийж байгаа л үриж байгаа л Тэр байраа яаж олдоо? өдөр болгон байбгийн хамгийн амархан болох арга гэвэл зүгээр л батны найз, ангийн эсвэл ажлын хамт олноосоо л гэж тань талаасаа л асуух хэрэгтэй. Түүнээс хуваараа олоод гадаад түнд бол нэг байр дуртай биш хэрвээ чи яг албан ёсны ажилтай биш бол тийм. Эсвэл оюутны байр. Эсвэл оюутны байр. Оюутны байр амар хямдхан гэхдээ амьдрахад бол нэг тухтай биш. Тэгээ бүртгүүлээд удаан хүлээ. Тэгвэл одоо. За Бай. Натаа өдөө. яа даим хөргөм харсан заяа. Яа хөргөм видео машин. Ваа. Яар марцсан машин байна. Хажууд нь тэр жижигхэн машин хамаарч байгаа сте.